Сайн байцгаана уу? Энэхүү мэдээг Сагцгийн сайтаас аль бие усны зөвшөөрөлтөй бэлтгэсэн болно. Хятадын хамгийн том цөлийг 60 жилийн дотор ногооруулж чадсан түүх. Хятадын нутаг дахь хамгийн том цөл болох Муу улсыг бүрэн ургамалжуулж дуусч байгаа тухай мэдээ хэдэн жилийн өмнө олон суугаар цацагдж байв. Муу улсны цөл нь Өвөр Монголын өөртөө засах орны нутагт орших ба 42200 км талбайтай. Тус бус нутагт жилд ердөө 250 мм тунцс унах ба ихэнх хувь нь зуны улиралд ордог байна. Уур амьсгал өөрчлөгдөж хуур ашилт ихсснээр Муу улснаас шорон шуурга дэгдэн Хятадын нийслэл аж үйлдвэр газар тариалан гол бус нутгийг дайрч багагүй асуудал дагуулах болов. Мөн цөлийн талбай улам тэлж байлаа. Ингээд 1959 онд анхны суулгацууд ирж ургамалжуулж эхлэв. Газрын төлөвлөлтийн хувьд жирийн нарс модыг тойруулан тарьж ногоон хашаа байгуулах тактикаар ажиллажээ. Нарс нь нарны гэрэл сайн ургадаг уур амьсгалын өөрчлөлт төсвөртэй ойн бүсийн амин чухал мод юм. Энэ хугацаанд Муу улсны цөлийн 70,000 гектар талбайг ойжуулж дуусжээ. Мод тарих ажил өнөөдөр ч гэсэн үргэлжилж байна. Мөн тэд өөр нэгэн үр дүнтэй аргыг ашигласан юм. Цөлийн хэсгийг тусгай тармуур ашиглан шатрын хүлэгшийг хагалж зүлэгний үр суулгажээ. Үүсгэсэн дөрвөлжин болгон дээрээ бухал өвс хаясан байна. Ингэснээр шөнийн чиг бухал өвсөнд хуримтлагдаж өдрийн цагаар залуу зүлгийг нарны туяанаас хамгаалдаг ажээ. Өнөөдрийн байдлаар цөлийн нийт талбайн 93%-ийг ургамалжуулж байна. Гэхдээ Хятадын эрх баригчид зогсох бодолгүй байгаа ч цаашдаа хойд Хятадын 350,000 м2 буюу Германы нутагтай тэнцвүүц талбай бүхий газрыг ногоон бүс болгохоор төлөвлөжээ. Уг том төслийг Хятадын ногоон хэрэм хэмээн нэрлсэн байна. Төсөлд Хятад бүх иргэд оролцох ёстой учир нь шинэ батлагдсан хуулинд 11-ээс 60 насны бүх иргэд жилд 3-5 мод тарих эсвэл дүйцэтгэж мөнгөн дүнг төлөх ёстой хэмээн заажээ.